Шагжийн сонгуулийн баян. Манин сонгуул явлаа штэ. Хар машин унаад хар нүдний шил шатс станцаар яриа лантинаар нь хүмүүсийг хөөе чи ми гэж чичлээл хүн арах юм бол сүртэй. Ярих юмгүй байсан ч гэсэн станцаар нэг хоёр байдал хийвэн үү гэж албаар бүлтрээл сомын төвийн хүүхдүүд энэ ах шиг лутхан болчих юмсан гэсэн царайта дагаж гүүгээл хүүхнүүд нь ийм сайхан амтандаа суучих юмсан гэсэн харстаа намайг сонжоостой. Дан говоор явсан учраас шүд сайхан цайлаа. Цайлаа зэртээ нүр харлаа шүдний өнг тодорхгүй юу? Ер нь нүр харлахад нүд хүртэл их гоё алга болд юм байна. Ихэндээ царай мариан дээр хар шил тодроо лаг явж исэн чинь харлаа шил царай хоёр ялгатгаа байчихсан. Харин шил зүүсэн ормоор цав цагаа сүулдэ шилээ аваад явхаар цагаан нүдний шил зүүсэн юм шиг лаг харагдаж байгаа юм чин. Олон монголчууд хамт явхаар хоолыг цөлөх юм өө. Чоны амьдралаар амьдрдсан байна. Шидсэн чулуу шиг авдаг жолооч шир бахвал махыг зүгээр ууж байна. Шүтэн цайлзаа ажиллах нь хуучны орс махны машаал гэсэн үг. Хальтааг нь хахаж гаргаа дахиад хийх залгижл байгаа. Айлд ороод аяга явуулахаар замдаа хоолтойгоо алга болчих юм. Шөнийн 12 болж явахад чансан махыг цувингийн хачиртаа идчихэл унтахад нам. Маргааш үд хүртэл унгас алдсан гэдэг юмнууд явах жишээтэй. Олон хоног хээр яваад ирэхээр оройд хурхирах гэж том аюул гарч ирвэ. Хурхирдгүйгээр нь ангилж унтдаг байснаа сүүлдээ бүгд хурхираад хамтлаг болоод наацсан. Үүрээр сэрээ сонсохоор урлаг юу юм бэ гэмээр хөөгөө зам нийлүүлэн хурхираастай. Зарим зүгээр архирцсан. Сүүлдээ хүний чанар муудаад 2-3 өнгө аваагаар хурхирдаг болох нь айдаа надад тамтай байлаа. Манай нэг гар эцсийн амьсгалаа татаж уумэд хурхирна. Хурхиртлаа татангуут нь пистач өгчихгүй байгаа гэж бодоод анцгааг нь хүлээж адилноор сэргийчих жишээний. Нэг халуун өдөр нэг сумын төв дээр уулзалт хийвэ. Өмнөх шөнийн 12 цагт идсэн мах бөксөөр зад буудчих гэ болдоггүй. Махлахаар бөксөө жимигээл хужаа явдлаар жорон гээл алхаж байв. Бүслэхий татсан хашаад аваад эмнэлгийн жороолонд ороо суучих. Тэр жорлонгийн урт гэж би бүр ороо суучих тэрдэн жижиг юм харагдж байгаа юм чинь. Уцаараа оролдоо сайхан бясалгаж байтал түргэн авсан бололтой хоёр эмэгтэй жорлон яагаач байхад хормоо хотоо шуугаад ирж бунд бандны завсраа харагдлаа. Ананаас ч овоо юм асгахтанда ухааны бодоо сууж байтал юу манай жорлонгийн хаал гонгоогол нэг бүсгүй шуур хийж орж ирснэ алтан шаргалгачтангоороо хацаж үргэлэн алдаал давхарлаа суучих. Бүхсний байдлыг ажиглаад 40 хол гарч яваа юм оо. Уцаа барьсан чигээрээ би таг дүлэгдээд гарч байсан бас бүкснөөс дүүжлэгдээстэй. Дүлчч болдоггүй, тасалч болдоггүй. Миний цаг хугацаа жорлон зогсцсон. Игч шур хийдэл задгаа авчина. Игчийн цаг хугацаа зүгээр урсаастай. Ямар нэгэн чимээ гаргавал хүн жорлон дундгаач хэрэгт орно гэж бодоод амьсгаагаа аажмаар гаргаад гүрилээ. Тэгсэн чи игч давраад хүндрээд нас. Юмыг яаж мэдхгүйгээд хойшоогоо заавлаа. Пүл пал гээл дүүлэнгүүт нь дээрийн дүүжлэгдсэн баасаа дагуулаад таслаа ийц. Пидгээл игчд хоёрын өтгөн зэрэг газар бүр түүрхэн сонсогдлоо. Би ч чимээ гаргалгүй суусаар игчийг үдэж өгсөн дөө. Хөөх юм бүр тухтаа даамсгаа солиод гарна лээ. Болсон явдлыг нөхөддөө ярьтал цөмөөрөө өнөх жорлон очиж үзв. Зарим ирчүүд нь бүр давхарлаж сууж үзээ 5 хүн сундалтаад бидсэхэд асуудалгүй байна гэсэн дүгнэлт хийж хагартлаа хөхрөлцөө. Тэр үед би чимээ гаргаад игч эргэж харсан бол юу болох байсан бол гэж бодохоор хар хөлсч ихрэх юм. Танихгүй бөхс нүүр хоёр тулахаар л нүүрлэгчтэй юм байна лээ.